Зоримт шүү манайхаа. Монгол улсад нэрээ эмнэлгийн байдал үнэхээр хүнд байгаа шүү. Эрүүл мэндийн байгуулж хүнд байгаа. Одоо ингээд хүүгээ өвтөлөх гэж би одоо бараг 2 хоног шахуу 3 хоног шахуу коридорд байж байгаа нэг оронд тасалд орлоо. Станер эрүүл мэндийн байгууллага нэрээ хүлцээ байхгүй. Одоо ингээд асар их байгалийн баяртай улс орон байж байгаа. Баялагаа тэнцүү хүрдэж чадахгүй. Олгорхон баялагын эзэл олгор хулгайчууд нь болохоос улсын хурлын сонгуульд хэдэн тэр бомоор хэдэн зуун сайн ханд өргөж өгдөг станууд нэрээ эрүүл мэндийн байгууллагад ханд өргөж байгаа станаар гоё. Үнэхээр нэрээ хэцтаа. Үр хөөхт молоод эндэж очохоор ингээд орж олдохгүй хэвчээ. Хэвдүүлчин дээр коридор дэмжлэгээд идэг. Шалтан дээр идчихдэг. Ираас олон шалтан дээр коридорт байж идэг. Эрүүл мэндийн байгууллагад анхаарлаа хандуулаач ерөнхий сайд хомжоо задаач тэр ерөнхий сайдаа эрүүл мэндийн сайд чин бүрээ ста нэрээ бүхэл газар эмнэлэг юм байгаа. Бүхэл дөрвүүдийн эмнэлэг юм байгаа. Заа юу нэрээ шалаар нэг л өвчтөн хүмүүс хэвтэж байгаа. Одоо ханы томооны улирлгээд ингээд битүү хүүхдүүд ингээд эмнэлэг хэвтэхээр ингээд оролдох. Эмнэлэг хэвтгээд ингээд бичиг гараад өгч чинь яваад чинь тэгээд 2-3 хоног коридорт өнөдөр өрөөгөө хүлээж хэвтэж байгаа. Маш олон хүүхдүүд маш олон өвчтөн хүмүүс байгаа. Сташ нэр болж үтж байгаа юм нэг ширхэгч байхгүй ста нэрээ. Одоо хил мэдээллийн байгууллага эрүүл мэндийн байгууллага та нар яваач дээ ста. Хотлоо нэг улс төржүүлээд хотлоо нэг улс төр Нямбатар гэж хуцаад байна ста. Айгу ядаргаатай нэрээ ста. Нямбатаргүй юм байхгүй болсон. Тэгээ эрүүл мэндийн төвийн энэ эмнэлгийн байгууллагууд нь нэрээсээ ор хүрэлцээ байхгүй. Өвчтөнгүүд шалаар нэг нэлаач байна. Хүнд өвчтөн хүн эмнэлэг төвчөд яваад очихоо хүүхэд хэнчээ яваад очихоо заавал 3-4 хоног коридортой хүлээдэг юм моцтой. Энэ талаар юусоо ярихгүй. Эцтаа нэрээ. Үнэн талар юм а нэрээ. Энэ нэг нэрээ эцтаа нэрээ. Болж үтж байгаа юм байхгүй. Одоо аимшиг гаж томтон адуулчт нь гэр бүлээр хүүсэмтрээл байна. Айц хүүцтэй. Тэгээ энэ стратегийн ордууд нь эзэн суудсан байгаа хэдэн олигарх одоо би яриад байдаг шүү дээ. Тэр МСС олж авлагыг тулгаач эрүүл мэндийн байгууллага хандив өгөөч хэдэн зуун сая төгрөгөө тэр бомаар нь өгдөг юм бол улсын их хурлын гишүүдийг манай ордыг сайн хамгаалаарай. Манай байгалийн байлгийг бити яриарай гэж пиццата тэгж өгчээсээс хар боц шундын бузар минь энэ олон эмнэлгийн байгууллагч одоо нэр шалаар нэг хөвтөж штэ өвчнөгөөч ороо хүлээгээд ор байх хүлцээ байхгүй. Одоо эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг муулах юм байхгүй. Цагаан халаалтан гол одоо бидний үр хүүхдийн бидний ээж аав эмээ өнөр амьнасыг хамгаахад өдөр шөнөгүй 24 цаг ажиллаж байгаа. Бага нөхцөл байдал нь ийм байгаад байгаа хгүй эмнэлэгчин заяа хүнд эцтаа. Орчиг байхгүй одоо эрүүл мэндийн даатгын сан нь хоосорсон юм яасан. Янз бүрийн одоо эм тамаан яхаар гэр бүл нь эм танга оруулж байгаа. Мөнгө байхгүй иргэдэн. Эцтаа шиг нэрээ. Тэгэхэд байгалийн байлгаар 10 дордгоо гэдэг энэ гомжоо зандаачны ерөнхий сайдаа та ч одоо долларын юу өслөө Монгол улсын одоо өстөө орлого сайжрлаа гэд энэ эмнэлгийн байгууллага анхаарлаа хандуулаач эрүүл мэндийн байгууллага шалаар нэг иргэдч нь хэвтэж байна. Бяцхан зүрх үр хөвгдөж энэ гэлсээр дөрөн шалан дээр хэвтэж байна. Тэгээд эмнэлэгтээ хэвтэж чадахгүй, эмнэлэгтээ орж чадахгүй. Эмчин үзэл за энэ хүнд мөн энэ асуудалтай байна. Одоо хэвтээгээд бичиг гаргаад өгөн заавал үүдний коридорт ингээд өвчлөнгүүд нь байжгаад 3-4 хоног хүлээж гад өрөөндөө орж байгаа. Коридорт хийсэн эмчилгээ ямар эмчилгээ болдгийг. Ер нь ямар эмчилгээ болдгийг. Одоо тэгээд хамтар судлал эмнэлгээр дөрөн хамтартай үхэл хагцлалтай өндөр тэмцэж байгаа иргэд зөндөө байгаа. Ямар ч хайхамж байхгүй. Даатгалын сан хоосорсон гэж хуцаад байна. Ста нэрээ. Үнэн талрын нэгэнд амьдарч байгаа нэрээ биз та. Энэ тэмцлэг хэдэн хистакууд нь болоход хоорондоо алцаад хуцалцаагаад байна биз та. Хэд мэдээлийн байгууллага устөрчөөд яваад байна биз та. Тэ нэг даатгалын ерхий газрын нийслэлийн даатгалын газрын хэдэн дагнар одоо ийш тийшээ одоо юугаар явсан юм уу? Аялалд явсан юм уу? Одоо тэгээд тэр юунд явсан юм уу? Ажилтаа явсан юм мэдх юм байх. Тэрийг хослолжоо давхад байна. Яг бодит нийгэнд болохгүй байгаа одоо хүнд бэрхшээлүүдийн талаар ерөөсөө явахгүй. Эрүүл мэндийн байгууллага шалаар нэг байгаа. Бүхэл эрүүл мэндийн төв ийм байгаа. Заа юу. Энэ нууч хаах юм байхгүй эрүүл мэндийн чин бүрээ. Ажлаа хийгээч.
Хүн өвчтэй хүүхэн шуугад очиод ингэж үтгэхэд яваад очин. Эмчид ажиллаа хийж байгаа. Цагаан хилээд халааттай эмч хүний амнаас авардаг эмчлэрэл зогсоо зайгүй ажиллаж байгаа. Тэгэл эмнэлэг хөвчөг бичгийг гаргаж өгөөд хамаг юм гаад ингэж яваад очиход коридорт л өвччихдэг үстэ 2 3 хоног коридорт. Тэгээд нэг хороо олтно. Ста нэрээ. Тэгэл даалтны юм янз бүрийн юм тим юмгээ байхгүй үстэ. Тэгээд заавал арга гэрн бид нар өгөхгүй гэд яах өргөдөг лөө. Өгөхгүй гэд яах юм. Улсын эмнэлгүүдэд жоохон чанар стандартыг сайжруулаач. Энэ том байшин бариад том бүтээн байгуул бариад яах вэ? Одоо улсын эмнэлгүүрийг хараа хяналтаа тавиач тээ. Энэ эмнэлэг нь одоо там болчихсон биз та нэрээ. Шалаар нэг хөргөн хүүхдүүд өвдчихийдэг. Өвдөө зовлонтой хүүхдүүд өвчин тусаад очицсан. Тэгээ хүүдний коридорт нь хөвдчихийдэг. Эмчлүүлж идэг. Тэгээ ор гарахыг хүлээж идэг биз та нэрээ. Тэгээ баялаг бүтээч гэдэг тэр мөн од жаргал гээд хар хулгайч нь болохоо биз та. Улсын хурлын ер хараг гайчинд энэ байхгүй улсын хурлын гишүүд асар олон улсын хурлын гишүүд хэдэн зуун саяар нь тэр бом хэдэн зуун сая ханд өржөж энэ эрүүл мэндийн байгууллагт яддаг ор мор одолтоод аваад өгч та нар ой. Амьсгалын аппарат ч юм уу. Биз та. Тэг ямар нэгэн том амьсгалын аппарат 2 3 хэн байдаг гэж биз та нэрэ. Шижи юм бэ яасан. Хүний эрүүл мэндэ нэгт бодооч. Энэ хэдэн мэдээллийн байгууллага нь ерөөсөө явахгүй ус төржөөл давхад байна биз та. Нэг юм болохгүй бүтгүй хүнд байгаа асуудлын талаар ерөөсөө ярихгүй. Хэцтаанууд нэрээ. Хүний хүүхдчтэй ер нь бүгд бидний Монголын ард түмний хүүхд өвчөө зовлондоо маш их байгаа штэ. Хэцтаа. Хуулийн эмнэлэгт нэвдүүлэх мөнгө алга заа ирдэг чинь заа юу. Хуулийн эмнэлэгт нь бол өстой ор мор байгаад бах. Жидээ мөнгө байхгүй бид нарт ой. Сташиг нэрээ. Лалтрын юм а нэрээ ста. Тэгээд отгон балч одоо тэр гадаад мадаа зогоолоод тэр далайн иргэн мөрөдөө байгаад байгаа зураг мөргө битгий ороод байл та. Зэвүү дургу хүрээд штэ биз та. Сташиг тэмцлэг ухаатай бол зүгээр тэмцэл үзэл болтоо хоолго эдэргэлээд яваач тээ. Биз та нэрээ. Айгу ядаргаач юм биз та нэрээ. Өндөө нэрээ. Тийштэй байгаад улам тэрүүлээд биз та нэрээ. Тэгээд хоорондоо алцаад хоорондоо нэгийгээ муулаад ингээд солиорож байна. Тэгээд альсан намын одоо бас ямар нэг этгээд бас нэг бага насны хүүхд өчигдчихсэн одоо бас тийм гарлаа гээд одоо тэр нэг хажтмаа гээд эмэгтэй чи бас лайв хийгээл тэр хэдэн зуун хүмүүс үзэж байгаа. Хэцтаа шиг нэрээ. Одоо шүүх хууль гэж байхгүй болсон юм аашээ. Шүүхийг сошиал шүүдэг болсон юм аашээ. Янз бүрийн эрүүгийн гэмтэрэг хийсэн бодогддог хууль ёсны байгууллагын шалгаад албан ёсны мэдээлэл өгөлтөө. Ингээс хойш альсан намыг хий юм бэ? Ямар хүн үчиж энийг хил болгоо моолго гэдэг ингээд бахраад ингээд солиорч байгаа юм биз та. Сташиг. Дуу хоолойгоо илэрхийлж юм бол зүгээр нийтийн эрх ашигын төлөө дугаач та нар ой. Эрүүл мэндийн байгууллага жог бурмаа юу ч байхгүй. Эрүүл мэндийн дадлан сан хоосорцсон. Өчнөө олон өвчтөө зовлондоо хөл амьдралтай тэмцэж байгаа иргэд дүүнэр маань хүүхдүүд маань зөндөө байгаа шүү дээ энэ эмнэлэгт чинь ой. Хэцтэй ор байхгүй. Эмч бол албан үүргээ биелүүлж байгаа. Цагаан халаатай эмчүүд өөрийнхөө үүргийг бий тангараг өрснө биелүүлж байгаа. Үзлээ. За энэ хүүхдийн бие муу байна. Энэ асар хүнд өвчтэй хүн байна. Энийг хэвдүүлээ гээд бичиг гаргаад өгнө. Очоод хэвдэг гэхээр эмнэлгийн коридорт нь 2-3 хоног байжгаад эмнэлэгт жишиг тогтчихсон. Энэ талаар эрүүл мэндийн сайд нь огтосоо дуурдаггүй. Чин бүрэнгээд цаад хүртэл шийдэж. Эрүүл мэнд гэдэг нь хамгийн чухал юм аа. Эрүүл мэндийн байгууллага нэгдүгээр байх ёстой. Энэ төсөн мөсөн эрүүл мэндийн байгууллага цагдаа хуулишны байгууллага онцгой тийм үү? Яг иргэдэд 24 цаг үүжилдэг энэ байгууллагынхаа энэ дадлын сан мангийн мөнгөийг дээшлүүлж өгөөч та нар хулгайчуд минь ой. Ста нэрэ. Би өөрөө хүнд өвчтэй хүүхдтэй би. Чиний жил 2 3 жил явж нэмдгийг хадгалсагаа явж байгаа. Цаг үргэлж ийм бэрхшээлтэй учирдаг. Би тэрийн болгон одоо бас 80-д байдаггүй. Ор байхгүйгээд үүдэн тэгээд яраад л хэдчихийдэг хүүхдүүд. Тэг хүнд өвчтэй ханаа томоо авцуусууд кордоод очиж хэвтгэр чинь улам хүнд өвчин тусдгийн байгаа сте. Тоож байгаа юм ерөөсөө байхгүй.
Зүгээр л улс төр яваад нэг сонгол Монголд нь яваад нэг аль нэг нам нь ялж лээвэл нэг улс төрийн самтал ширээ бодаацсан новш уугүй үүдэлтэй новшнуудын дүр төрхийг бид нар харж байна. Энэ нийгэмд. Үнэхээр харамсалтай байгаа байхгүй ханиа томоо амар байна. Одоо хэд ханиа томооны удирлаа. Одоо энэ дүүргүүдийн эмнэлэг мэмдэг бол хүүхдэд дүүрсэн байгаа. Үнээр дүүрсэн байгаа өвчлөнгөөр. Тэгэд ор морныхаа асуудыг шийдээч. Болохгүй эмнэлэг мэмдэг энэ том эхлээсээ хашаа энэ том талбай малбад болохгүй эмнэлэг бариач дээ. Хин энийг дургуутсах юм. Эмнэлгийн хашаанд эмнэлэг барих юм бол ямар ч эрүүл сараад ухаантай монгол хүн эсэргүүцэхгүй шүү дээ. Энэ дэлгөө том таав маав барьж ирсэнээс одоо тэр хот гэрдийн тэр мө Шангрила гэж том байшин централ таав ингээд яг хотын төд Аз зэрэгтэй асар том 27 давхар байшин барьсан. Тэр мэрийг болохгүй эмнэлэг оруулах та. Ста нэрэ. Хүндрэлтэй нэрэ. Энэ хүнд өвчтэй хүмүүст бол маш их зовлон байгаа. Маш их зовлон байгаа. Тэрийн болгон хэд мэдээний байгууллагын хил болгоод яриад явдггүй болохоор олон хүмүүс мэддэггүй байхгүй юу? Ойлгож байна уу? Хуулийн хэмжээнд очиад хэвтэлэхээр мөнгө байхгүй хард ирэх чинь юу байх вэ? Улсаараа дампуурчаад авч үгсэн эрдэнэсгээр хард ирэх бид нар мөнгөтэй байх юм. Одоо ерөөсөө мөнгөтэй байгаа улсууд баялагын эзэдэд тулгаач нар заа юу. Тэгээд улсын их хурлын гишүүд та нар, төрийн өндөр албан тушаалтан та нар, оюутлогын гэрээг хийж ард түмнийг хохироосон баяр цогт Санжи баяр этгээдүүд тэр бомтонгууд олчихсон. Элбүүдээр сайхан бэлгүүдүүд эх орноос утаагаад алга болчихсон. Хуун шүүхийн байгууллага олж ирэх хэмжээний хуун шүүхийн байгууллага байхгүй. Энэ зүгээр дампуурд болсон байхгүй юу? Монгол улс үнэхээр дампуурд удахгүй тэр одоо тэр дампуурдгаа улсуудын хойноос явах байх удахгүй. Үчээр энэ янзаараа эрүүл мэндийн байгууллагын анхаарлаа хандуулаа та нар заа юу. Энэ хинээс хэтэрлээ шалаар нэг иргэдчэнд хэмтэж хүүхдүүд маань хэмтэж байна ой. Ор хүлээх гэж үүдний кордод 2-3 хоног тэнд хэмтчихэж кордод эмчилгээ хийгээд ямар эмчилгээ болдгийг. Тэг үр хүүхд маань янз бүрийн байдал эрүүл мэндийн хортой хүндрэл яах юм? Хин аврах юм? Хин энэ хариуцлагыг тооцох юм? А? Та нар тэгээд эмчлэрүүл муугаад та жихэн штэ. Жигэн цагаан халаатай эмчилж 24 цагийн турш энэ өвчтөе зовлонтой хүүхдүүдэд өвчин эмгэг өвчлөгийг эмчиж ангаахын төлөө тэмцэж байгаа. Толгой байгууллагад нь бүр таг юу ч байхгүй. Станууд. Бүхэл эрүүл мэндийн байгууллага бүгдээр хүндрэлтэй байгаа. Заа ёо. Эрүүл мэндийн дадлын сан хоолорч юм ааши. Тэг янз бүрийн даралтны янз янзын эмгээр дандаа гаднаас сая дандаа ээж аав иргэд нь өөрснөө оруулж ирэх байхгүй. Тэг оруулж ирэхгүй гэд яах юм? Хинээс хитэрсэн байна ахын дүүсээ яг үнэнгээр энэ Монгол улс руу сүүхэд баг нэг алхам дутуу байна. Баяртай эзэн байж чадахгүй ямар ч баяртай эзэн байх боломж болцоо байхгүй. Эдгээр цөөхөн тооны гэр бүл хоож идээд бэлгатл баяжаад бялуураад ингээд сууж байгаа. Би эмсэсийн очоод гэдэг нөхөртөө би тэмцээд маш олон хонж байгаа. Ухаан удаг ордоо авъя цагаас ургаа авъя гэд маш олон удаа лайв хийж шагналд нь яасан байх нөгөөд миний 30 мянган дагагчтай пэйж аяг ямар ч үзэл хандалтгүй болцсон. Үдэл хандлт юу ч байхгүй. Хаашаа харж үхэх хэрэгт чинь ой. Эрүүл мэндийн дадлын сан манга ахиугаа шиг яагаач тээ. Тэгээд одоо энэ олигархуудыг би хөрөлмөр байгаа. Энэ тэр бомтонгуудыг байгалийн баялагаас ашиг онжоо олж байгаа тэр бомтонгуудыг хөрөлмөр. Та нарыг гар сунгаад эрүүл мэндийн байгууллагаа та нарыг хэдэн ор мор Улсад эрүүл мэндийн байшин эмнэлэг бариад өгчөөс та нар хөөе. Эмнэлэг хүрэлцээ байхгүй. Үйд ийм олон жил ингэж явж байгаа. Эмч хүн ажиллаа хийж байна. За хүн өвчтэй байна. Хүүчин эмнэлгийн хяналтанд байдгийм байна. Одоо ийм байна. Хэвтгээс өөр арга байхгүй байна. Ийм байна гэж хэвтүүл бичээд өгөн бид нар яах эмч хэлдэ бид нар заасан эмчийн заасан үг л явна штэ. Очоод өөр хүүхдээ аваачаад хэвтүүлнэ. 2-3 хоног коридорт хүлээн заяа коридорт хүлээн. Ор гартал хүлээн. Орны хүрэлцээ байхгүй. Энэ нийтийн эзэмшлийн одоо энэ эхнэлсэн энэ хашийн дотор байгаа энэ зогсоол байна штэ. Одоо ийм том зогсоол. Энэ нийтийн эзэмшлийн энэ ийм том зогсоол. Одоо баг энэ эдгээр 4 айл 5 айлын гадар ч юм уу. Энэ зогсоолтой одоо болохгүй эмнэлэг бариад өгөөч тээ.
Тэр зогсоод ингээд хоосон. Энэ мэндэ том яалтаа улсын төсөөс гаргуулж ирээ батлуулаад эмнэлэг мэмлэгээ байлтаа чи бүрээ хөөе. Эмнэлгүүд чинь хор хүрэлцэхгүй ингээд өвчлөнгөө чинь итгэж ирсэн эмчлэр чинь тэгээд шалан дээр зурааж штэ. Зөндөө ярьж байгаа, зөндөө өгүүлж байгаа. Сташиг нэрээ. Хүний их амар зөрчиж байгаа байхгүй иргэн хүн чинь Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын иргэн амьд явах хэрэгтэй, амьнасаа хамгаалах хэрэгтэй, эрүүл мэндийн заавал тусламж авах хэрэгтэй. Энэ хуулиа зөрчөөд яйгуу том энэ талбай байж тээ энэ илэрсэн ашиглалтын толбой. Энэ дотор язаат нэг 15 6 7 давхар эмнэлэг барьж л та. Ядаж эмнэлэг төвчж байгаа хүүхдүүд маань эхнэрээ нөө төрөхөд ормор хүлээхгүйгээр өвтгөлдөө. Үүдний кордорт байж байгаа гэж ямар юм бэ тийм бэ? Сташиг нэрээ. Энэ фэйсбүүк хандаад би хэдүү гэж энэ Бадаж хандмар хаягаа нэг үсэн бодогч заяо. За хүний эрхэнд ингэж халдаж хүнийг ингэж өг үзэл бодлоо эдгэж дуу хоолой болсон ингэж цаанаас нь парклгаа болж танаар заяо. Энэ фэйс нэг бүсийн Бадаж хандмар хаягийг үгүй хийгээд устгаа хийчих танаар нэг бүс амар заяо. Өнөөдөр 34 5 6 мянган дагштай. Пэйжийн үзэл бодлоо нийгмийн болохгүй бүгдийг шүүмжиж үзэл бодлоо эдгэсэн шагналд нь өнөөдөр би ингэж цаг үрж репорт блоконд байж байна. Энэ хорвоогоор дүүрэн алуурчид үнхээр цэцэгцэн өвчтэй гаж домтой алуурчид нь ингэж 2 жилээс 2.6 жилийн ял эдлээд хитэн эмчлүүлэх гэдэг юм ялтаа байжгаад гараа авчдаг. Одоо нийгэм зөндөө амьдарч байгаа. Үр хөвгчдээ эцэг гүчид та нар өөрсдөө хамгаалаарай. Хууль эргэцэн орчин Монгол улс дампуу байгаад байгаа байхгүй ялын хууль зүйн эргэцэн ялын дээр санкц макс асар бага учраас энэ төлөв гэмтрэг ойшроод байгаа байхгүй юу? Үнэхээр бухимдахгүй юм гэж ерөөсөө Монгол улс алга. Бухимдалтаар дүүрэн. Нөгөө тэмцдэг нэр зүүсэн хэдэн нөхдүүд хоорондоо алцаад байна. Ялан жолон 100 сая ярьдаг, хэдэн 100 сая гээд хэдэн тэр бомын хөнгөтэй болчлоо гэж ингээл яриад байна. Тэгээд Отгон Баатар гэдэг дүүхүү одоо над ямар гим ийсэн биш, гимиг үүсэн биш өмчлөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд 72 дээр очиж хөвтчээл 72 дээр зугаалчаал. Тэгээд том юм яриад чамаг ингээд 72-гээр яваад байвал асар их хэмжээний мөнгөтэй болсон байд. Муусаа одоо энэ улсуудын яриад байгаа одоо чи гүтгэлдэг гэж яриад байгаа үгүй чинь нотлогдоод явна штэ. Зугаалаад яваад байна, ингээд зингээд яваад байна. 72-ээс лайв хийгээд ингээд нэрэд байна. Ямар хэрэгтэй зүгээр Монголдо ирээд улс их орондоо ирээд амарч бол мөрөөрөө амарч яваад хүн амарч яваад таны дээр амар зугаалж явах бол таны эрх асуудал. Би таны эрхэнд оролцохгүй. Тэгээд 72 дээр суучаад гоо самтал дээр суучаад тэгээд ирээд оруулаад лайв хийгээл тийм биз дээ. Тэгээд намайг ингээд улс төрийн зөвлөлд оромжилж байгаа. Тэгээд надад тийм 10 тэрбумын хөрөнгөөр би засчмаар байна. Тэгээд хүн ер 10 тэрбумын хөрөнгөтэй болчих юм бол 100 сая төгрөг төмөө олондоо тараач чадахгүй та нар заяа. Битгий тийч хотлоо попорцгоо. Шарадны эмгэлч томруулах та. Шарадны эмчил рүү хэлж байгаа штэ. Байнгын хөвчдөг өвчлөг 270-80 хүн байдаг. Тэгээ ботос усуудыг байхаар ор мор хүрэлцээ байхгүй. Тэгээд шарадны эмгэг дотор чи харж байгаа хашаал нэлээд том харагдсан шүү дээ. Тэрд маш том эмнэлэг бариач шүү дээ. Эрүүл мэндийн байгууллагын анхаарал та. Үгүй тэгээд энэ нийгэм чинь тэгээд эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хэвтгэл бүгдээрээ шалан төлөж байгаа эмнэлэг очрол хэвтдэг модтой шүү дээ угаасаа. Энэ жишээ тогтчихсон. Энэ Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж байгаа шүү. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-р зүйл зааланд Монгол улсын иргэн амьд явах хэрэгтэй. Амьнасаа хамгаалах эрүүл мэндийн заавал тусламж авах хэрэгтэй. Энэ хуулийг зөрчөөд ингэ байгаад байна. Шалаар нэг хүүхдүүд маань хэвтэж байна. Бидний үр хүүхд заяа. Бидний ирээдүй болсон шишгэ залуучууд октод маань тэнд хэвтэж байгаа. Эрүүл мэндийн анхаарлаа хандахгүй энэ хэвлэн нийт гэрчтэй болсон сэтгүүл зүйн сайдууд нь попро тавих гэдэг нэрээсээ улс төрийн чанартай юм попро дэгөө ерөөсөө энэ эрүүл мэндийн байгууллага аач анхаарахгүй энэ нийгэм болж байгаа энэ гаж алуурчдын талаарч хэвлэн нийтлэлтгүй зүгээр л ерөөсөө улс төрийн зорилготой
Одоо шинэ Янбаатар гэдэг үнтэй өстэй юм ааш хэмнүүдтэй байгуулчих. Бүгдээрээ аяйгүй харьчаагүй штэ. Та нар миний пэйж аягаар ороод үзээрэй. Би олон өдрийн өмнө би постлсан байгаа. Баахан хэвлэл мэдээллийн сэтгүүлсэн зогсцсон. Гартаа баахан $100 барьчихсан. Би энэ жил алах гээд байгаа маа. Эсвэл алах гээд энэ жил алаад өгнө гэд. Ийм ярьж байгаа улсууд бидний итгэх шаардлага байхгүй. Одоо ард түмэн бид жагсаа тэмцгэл өөр зам хийсэн бидэнд байхгүй болчихсон. Хоолойгоо сүйдэл дуурж байгаа. Би хоолойгоо сүйдэл би үзэл бодлоо илэрхийлж байгаа. Өнөөдөр 30 гаруй мянган дагагчтай пэйж хаяг ингээд 6хан хүний нүдтэй байж байгаа та нар боддоо. Энэ бол шившийн хөндөй. Шившиг. Энэ бол цаанаас нь репорт болоо гэж байгаа энэ тролл аймыг хийж байгаа ажил байхгүй юу? Би Facebook компаниудад хандаад хэлжээ. Одоо та нар миний хаягийг одоо устгаад өгч болохгүй заа юу. Би шинээр хаяг нээгээд дахиад үзэл бодлоо илэрхийлээд явмаар байна. Олон түмэн дуу хоолой болмоор байна. Ерөөсө болж үтж байгаа нэг ширхэж алгаа ахын дүүсээ одоо яамаар юм бэ нэрээ. Энэ нийгэмд энэ заваа нийгэм энэ заваа гэрэл гэгээгүй нийгэм бид нар үр хүүхдээ үлдээн гэж бодхоос үнэхээр харамсаж штэ үнэхээр. Өвчтөс овдондоо үр хүүхдүүдээч тогтой эрүүл мэндийн байгууллагад хамруулаад явж чадахгүй. Оронч байхгүй гэн тийм эмч байхгүй, ийм эмч байхгүй, одоо эм тэрэнч байхгүй. Яг хүн өвчтөе хүүхдүүд даралтны эмхээр тэр эмч байхгүй. Тэр эмээ заавал эцэг эхчүүд арга ярин нэмлээ олж иргээд. Тэгвэл улсын эмнэлэг гэж байж яах юм? Хогийн юм аа нэрээ, өстой нэрээ, хогийн цаашаа нэрээ өстой. За уучлаарай ганцлог бухимдад хараад байжсан. Уулын болжгод хүүхдүүд залуучууд үзэж хараад хэлэхгүй гэж боддгийг. Үнэхээр бухимдад уураад стресстэй дэжл үнэхээр нэрээ. Эрүүл мэндийн байгууллага нь одоо эрүүл мэндийн дадлан сан гэж байна уу? Энийг одоо чин бүрэн эмчгөө та гişүнгөө та одоо хилэтгээ та заяа. Эрүүл мэндийн дадлалч хэдэн тэрбум төгрөг төлөвлөсөн байгаа. Эмнэлгүүдээ яаж зохицуулж тарааж байгаа энэ бүгдийг хяналт тавь. Авилтаа тэмцээр аваад идэг газар шалга одоо эрүүл мэндийн дадлан сан шалга. Эрүүл мэндийн дадлан сан хоосорсон гэж хуцаад байдаг үс яг л хоосордгийг. Энэ миний нь одоо шалгалт та. Аваад идэг шалгалт ороод авилтаа тэмцэх газар шалгаач тээ. Ста нэрээ үнэн нэрээ ста нэрээ. Тамтай одоо эрүүл мэндийн байгууллага одоо би лайвтаа орж болохгүй байх. Орох юм бол одоо эрүүл мэндийн байгууллага лайвтаа орлоо барьлаа гэж зөчлөө өдөр бас торгуулах байх би. Үнэхээр шалаар хэмтэж байгаа зулаар нэг хэмтсэн байгаа өвчтөнгөө зөндөө байгаа. Тэгээд ож аргал гэдэг тэр муу баялагын улгаж болсон энэ эмсэлсээ ож аргал зориулж хэдүү гэлчээ. Чи энэ улсын их хурлын гишүүдэд өөрийнхөө тэр хулгайсан ч юм уу хулгайлаач эргэлт 6. Одоо сайн мэдэхгүй шүү найз эргэлт 6 ийшээ баха. Хөөе. Энэ лав эргэлт 5 нэт шүү. Тэг чи асуудаа эргэлт 6 хаагуурын асуудаа. Од жаргал зориулж хэлчихэ. Ухаан удаг ордоо хууль ёсоор авсан бол тэрийг сайхан автод төрдөө 34 51 өгчих заяа нөөрч юм байна. Хууль бус авсан бол 100% өгчих заяа. Эмнэлэг мэмдгээ сайжруулмаар байна. Энэ нийгмийн амьдрал бүх юмыг зориулмаар байна заяа. Одоо өөр юу хөдөө. Одоо улсын их хурлын хэдэн гишүүд нь хандив өгчихсөн. Хэдэн 100 сая хандив авсан гишүүд нь ерөөсөө эрүүл мэндийн талаас, эмнэлгийн талаас ярьдгүй, юу ч ярьдгүй хэдэн манах хотой ийм улсаар юм байна шүү ахад. За баяртай. Цааш зөндөө ийм ярмаар байгаа ч одоо ингэж хаяг явахгүй байгаад уучлаарай манайхаа.